Тэр Өмнөгов аймаг өнөөдөр 2026 бол эх 5 жилийн ажил төлөвлөгөөгөө хэлэлцэж төсвөө батлууллаа. За энд яг онцлог ажлууд төлөвлөгөө төсвүүд юу байв? Тэгээ манай Өмнөгов аймгийн төсөв гэдэг чинь улсад төлөвлөлийг нэг өндөр байдаг шүү дээ. Одоо Монгол улсын хэмжээнд сүүлийн 4 жил дотор Монгол улсын хэмжээний нийт жил болгон улсад орон нутгаас төвлөрүүлэх нийт орлогын бол нэг 75-аас 90%тай ингээд жил өөр. Гэхдээ нэг зарим жил бол 90%, зарим жилдээ бол 76%, 75%тай. Ингээд зөвхөн Өмнөгов аймаг төвлөрүүлж явж байгаа. За тэгээд энэ төвлөрүүлэг бол уламжлалаараа гэх юм уу тогтцсон байгаа юмараа бол төвлөрүүлэг эх оны тухайд бол 1 тэрбум 143 сая тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлэх хуультай. Тэр хуулийн дээрээсээ бид нар чинь урсгал зардлуудаа нэмээд тэгээд тодорхой хөрөнгө оруулалтын их усүр орлогоо тооцож аваад баталдаг. Тэгээд энэ оны тухайд бол нэг улсын засгийн газар болоо парламентаас зөвшөөрөл гараад орон нутгийн үнэт цаас гаргах болоод за тэгээд үнэт цаас гаргана гэдэг нь ерөнхийдөө бол нийтдээ нэг 500 тэрбум төгрөгийн үнэт цаасыг бондыг бол орон нутгийн өмнөгөө гаргахаар засгийн газар шийдвэр гаргасан. За тэр нь бол улсын хурал дээр өрийн таац нь бол өрийн удирдлагын тухай хуулиараа бол улсын хурал дээр батлагдаад тэгээд тэр нэг 150 тэрбум эх оны төвлөрүүд эх онд босох 150 тэрбум нь бол манай засгийн газраас улсын хурлаас баталсан төсөв дээр манай Өмнөгийн суурь зардал болгож баталж өгч байгаа. Тэгэхээр нөгөө улсад төвлөрүүл их хэмжээний мөнгө төвлөрүүлээд буцаад тухайлбал өнгөрсөн онд бол нэг их 80 500 гарan 515 тэрбумыг улсад төвлөрүүлээд буцаад 8.3 тэрбумыг улсаас он дамжсан ажлууд болгож төлөвлөж ирсэн. Тэгээ энэ оны тухайд бол яг улс бас засгийн газар тэгээд парламент улсын хурал засгийн газар дээр бас шийдвэр гараад ер нь Өмнөгов аймаг гэж өөрөө бас нэг орлогын тодорхой болцоог гаргаж өгье гэдэг үүднээсээ бас тодорхой шийдвэр гарч бол орон нутгийн бонд гаргах шийдвэр гараад тэрнийхээ дагуу бол 150 тэрбум төгрөгийг Өмнөгов аймгийн суурь зардал буюу засгийн газар дээрээс за Өмнөгов аймгийн нийт гарах зардал нь 100 тэрбум байдаг бол тэрэн дээрс нь 150 тэрбум нэмээд тэр нь бол Өмнөгов улс төлөвлөлгөөс тэрийг хас тооцож байгаа. Тэгээ энэгээрээ олж онцлогтой төсөв төлөвлөгөөний хувьд бол онцлогтой боллоо гэж ингэж бодож байгаа. За энэ жилийн тухайд бол нөгөө 5 жилийн үндсэн чиглэлүүдийг шинээр баталж явдгийн 5 жил тутамд нэг баталж явдаг. Тэгээ тэрний шинэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн шинэ концепц гарсан улсын хэмжээнд. Тэр нь бол яг үр дүнд суурилж илүүр нь асуудлаа төлөвлөё. Бид нар ингээд юм зорилтод юм уу хийх ажил арга хэмжээний араас ингээд хөөцөлтөд байна. Манай одоогийн төлөвлөлт маань тэгээ цаашдаа бол ер нь юунд хүрэх гээд байгаа юм бэ гэдэг зөв гаргаж чадвал түүнийхээ ардаас ингээд ажлуудаа зөв төлөвлөөд ингээд явах болцоотой юм. Тэгээ энэ шинэ арга зүйн хүрээнд бол 5 жилийн үндсэн чиглэлээр шинээр аймгийн засгийн намын газар боловсруулж тэгээд эрдэнэ төлөвшийн хуралдах намын бүлгүүд дэмжиж батллаа. Тэгэхээр улстай бол бонд тусгаж байгаа анхны аймаг боллоо шүү дээ. Тэгэхээр өндөр цаасаар бонд төлөрсөн хөрөнгө оруулалтыг яг ямар чиглэлийн ажлуудад хөрөнгө оруулахаар төлөвлөж энэхүү бондыг босгоор байсан. Ер нь засгийн газар бол тогтоолоороо бондын зориултыг баталж өгдөг. За бидний хувьд бол анханасаа засгийн газар төсөл тавьсан бүх сангийн яамтай ажиллаж байгаа, эдийн засгийн хөгжлийн яамтай ажиллаж байна. Тэгээ бусад талуудаа бол бид нар зөвхөн орон нутгийн бондоор бол зөвхөн 70 дулааны их усүр, цахилгааны их усүрийг хангах зорилт бүхий 50 мегаваттын станцыг байгуулъя гэдэг л зорилтоор явсан. Тэгээ яг энэ дээр нэг зүйлийг бас зориуд хэлчмээр юм уу гэж бодогдоод байгаа нь болохоор яг хүмүүс ингээд нэг бондыг өртөө талтгаад явж байна. Бид нар хэрвээ бол яг энэ бол нэг төрлийн санхүүгийн арга хэрэгсэл. Энийг зөв ашиглах бид нар цаашдаа ингээд орон нутгууд санхүүгийн удирдлагын зөв ажиллаад бондоо зөв босгоод бондын зарцуулалтыг зөв хийгээд явах бол энэ нутгийн өөрөө удирдах хэс болоод нутгууд ингээд орон нутгууд хөгжихэд үртний хэрэгтэй механизм баггүй санхүүгийн үед. Нөгөө талаас яагаад Өмнөгов бонд гарах болсон юм бэ гэхлээр улс руу ингээд төвлөрж байгаа орлогыг улс руу асар их хэмжээгээр татаад орон нутаг өөрөө орон нутагт ингээд тулгамдж байгаа асуудлаа өөрсдөө шийдвэрлэе гэсэн ийм санхүүгийн их усүр бид нарт байхгүй болчиход байгаа байхгүй да. Тэгэхээр зэрэг бид нар ямар нэгэн
Тэгвэл бид нэр бонд босгож болох юм уу? Гэт бид нар үндсэндээ 2 жил ажиллаж ээж бонд гаргах шийдвэр ингээд засгийн газар улсын хурлаас гараад өнөөдөр бид нар яг 2 дахь жил дээрээ яг хурал иргэдийн төлөвлөсний хурал 2 дахь одоо 2 үе шатны 2 хамгийн сүүлийн тогтоолоо гаргаж байгаа байхгүй да. Хэрвээ яг зарим хүмүүс ингээд яг хуу ярьж л байлээ л дээ. Яагаад заавал бонд орё те гэд. Гэхдээ яг хуу Монгол улсад дарга дагсан юм уу, нам дагсан төсөв байдгүй. Улсын төсвийн хөрөнгө оруулалт чинь хөгжлийн бодлого нь хөгжлийн орон зай нь хаана вэ? Тэндээ зөв хөрөнгө оруулалтаа хийдэг. Хаанаас их хэмжээнд ямар хөрөнгө оруулалт, ямар татварын орлого бүрдсэн байна? Тэнд нь бас хөгжлийн бодлогоо төлөвлөө та нар явдаг. Явах боломжтой юм гэдэг орон нутагт нь санхүүгийн эрх мэдлийн тодорхой хэмжээнд өгдөг ийм тогтолцоо байсан бол бид нар өнөөдөр бондны их усрын тухай ярихгүй шүү дээ. Тэгэхээр яг хүмүүс янз бүрээр л ойлгож байгаа байх. Зүгээр яг би бол зүгээр олон жил энэ хөгжлийн бодлогын асуудлууд тэгээд энэ санхүү эдийн засгийн би ч өөр эдийн засгийн мэргэжилтэд энэ талаа бодож байгаа хөгжлийн бодлого төлөвлөлтөд би үндсэндээ бол 2006 оноос хойш энэ одоо ажлуудаар оролцож хувийн хвшил төргээд ингээд ажиллаж байгаа хүний хувьд бол бидний байгаа хамгийн боломжтой хувилбаруудын нэг нь бол бонд. Яг үнэндээ бол бид нар энэ бол эхний сонголт биш байсан. Эхний сонголт бол бид нар улсад төлөвлөрөх тодорхой хэмжээгээр за одоо энэ онд өмнөгөөс улсад төлөвлөрүүлнэ гэж төлөвлөж байгаа энэ 1.1 их 80-ийнхаа та нарт 500 тэрбум орон нутгийн үлдээлээ. Та нар энэгээрээ тэр төлөвлөд байгаа станцаа бариа гэсэн шийдвэр гарсан бол эсвэл өмнө гарч ирсэн бол бид нар энэ ажлыг хийх л ёстой шүү дээ. Энэ бол эхний шийдвэр гэж ойлгож болох уу? Тэгээ энэ бол нэг хувилбарт одоо боломжтой сонголт. Яг хуу мэдээж энэ шийдвэрийг бас бонд гаргах шийдвэр зөвхөн Өмнөгов аймагт санаачлангуудаа гарчдаг биш. Энд оролцсон сангийн яам, эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Улсын засгийн газар тухайлан одоо эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар ажиллаж учрал сайд гэдэг олон хүмүүс энд оролцсон. Би бас тэр хүмүүс бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр яг нийт хичнээн одоо сургууль цэцэрлэг эмнэлэгч гэдэг ийм бүтээн байгуулалтуудыг бас төсөөлөж өгсөн байна. Яг хуу ингээд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт гэдэг ингээд аваад үзэхээр 2008 оноос хойш ер нь Өмнөгов аймаг 2008 оноос эхлээд баг багаар ингээд нэг өөрийгөө санхүүжүүлэхтэйгээ яг зэрэгцээд 2000 яг боловсрол эрүүл мэнд дээр л хөрөнгө оруулалт хийж эхэлсэн байхгүй юу? Энэ бол. Гэхдээ эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтууд нэлээд түрүүнд явж исэн. Тэр утгаараа бол одоо бид нар ингээд бүсийн эмчилгээ онцлогооны төв, за ингээд 50 ортой эмнэлэг, дараа нь ингээд 40 ортой сэргээн засгийн эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжил хамгааллын төв, ийм барилга. За тэгээд 14 сумын эрүүл мэндийн төв. За зарим одоо багууд дээр байгаа эрүүл мэндийн төвүүдийн барилгын бүрэн шинжилгээ дууссан байхгүй. Тэгэхээр одоо бид нар дахиад тоног төхөөрөмжийн шинжилгээс гадна менежмент хүний нөөцийг чадваржуулах, эмчнэрийнхээ яаж чадвартай болох уу, илүү хүндээ анхаарсан хөрөнгө оруулалт руу явж байна. За боловсролын хувьд бол араа болоог байгаа. Боловсролын салбар дээр энэ жил бол 112 тэрбум төгрөг болоод төлөвлөгдлөө гэдэг нь тодорхой сумдууд тухайлбал цогццын хам богд, цогццын 3 тэс 70 задгад гэсэн сумдуудын сургууль, за ингээд цэцэрлэг гээд ингээд олон ажлууд энд байгаа хийгдэж байгаа. Яг л энэ нөгөө хүн амын өсөлтөд уялдаад дахиад хэрэгцээ бий болдог. Тэрнээсээ үүдээд ингээд ажлууд хийгдэхээр болсон. Тийм учраас энэ салбартууд нэлээд хэмжээний хөрөнгө оруулалт төлөвлөлөө. Гэхдээ яг зэрэгцээл нөгөө багш нарыг илүү одоо юу гэдэг чадахгүй байгаа гэж хэлэхгүй л дээ. Одоо байгаа хүмүүсийг илүү яаж олон шинэ мэдлгүүдийг сурах уу, бас ийм шинэ арга барилтай хүмүүсийг яаж эндээ багш нарыг авчрах вэ гэдэг дээр бол нэлээд бодлогууд хийхээр л төсвийг батлаа. Одоо бол хэрэгжил мэдэн шүү дээ. Тэгэхээр Өмнөгов аймгийн хамгийн бас чухал тулгамжийн асуудлыг ус байдаг. Тэгэхээр одоо тэжин гараад явж байгаа төсөл байгаа шүү дээ. Энийг ерэн хэр ахицтай урагшлуулахаар хилцэж батлагдсан бэ? Энд бас нэг тодорхой хэмжээний тийм төсөв бас батлагдсан баг. Тэгэхээр энэ жилийн хувьд тус төсөл одоо яаж ахицтай урагшлах вэ? Тайл төстэй хэлж байна. Орхон анги цагаан мургастай. Тэр болохоор уг нь бол за хусны сэдв бол өөрөө би даасан одоо их удаан яриа болж магадгүй сэдв л дээ. Яг хөө гэхдээ бидний хувьд бол 2023 онд 22 онд төлөвлөлт 23 онд бол энэ 70 задад Мандлава Улаан нуур орчмоос булган 70 задад цэцгийн чиглэлийн ус дамжуулах хоолойн зураг цэцлэг техник тэнцвэрийн үндэслэлийг орон нутгийн төсвөөр хийцэн байгаа.
Тэгээд энэ ажлыг ер нь яаж явах юм бэ гэдээ нэлээд олон ажил төлөвлөж байтал Монгол Улсын засгийн газраас усны асуудал дээр манай говийн бүсийн гишүүд анхаарал хандуулад за ингээд говийн усжуулах төслийн одоо ерөнхийдөө говийг усжуулах төслийг нэгж байгуулагдсан. Түүний хүрээнд бол энэ жил 44.1 буруу санааг бол 44.5 тэрбум байна усны төсвүүдээр байгаа. За тэр ажил бол дахиад зураг төслийн илүү гүнзгий ажлууд байна гэж ингэж ойлгосон. Тийм учраас бидний хувьд бол яг орон нутгийн чиг үүрэг дээр бол бид нар усны төслийг бол бид нар одоо юу гэдэг яг юм ус дамжуулах хоолой усны томоохон төслүүдийн хувьд бол шууд одоо хөрөнгө оруулалт тавих нь зөв буруу гэдэг дээр шийддэг байна. Яг тэр усны асуудал бол өөрөө нэг орон нутаг өөрөө дангаараа шийдчихдэг асуудал байна. Тэгэхээр энэ бол улсын чиг үүрэг дээр байгаа асуудал. Нөгөө талдаа бол бид нар энэ усны төсөл өөрөө бол бизнесийн одоо ашигтай төсөл юм шүү. Өөрөөр хэлбэл энэ маань бол одоо төрийн хувьчдын түншлэлийн хүрээнд тухайн төслийг одоо нэг одоо консорциум байгуул аваад одоо аж ахуй нэгж тэрийг бий болгоод уулуурхад усаа борлуулад буцаагаад татвар дээр төлөөд тэгээд тэр усны төслөө ашиглаад тодорхой одоо хэдэн жилийн тодорхой хугацааны дараа тэр байгуулсан одоо оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөд буцаагаад одоо улсад хүлээлгэж өгдөг ийм төрлийн төсөл юм биш үү гэдэг ийм ойлголттой бол хүлээгдэж байна. Яг бид нар усны бодлогын хувьд бол орон нутгийн өөрийн онцлогтой бодлогуудад баримталдаг. Бид нар бол бэлчээрийн усжуулалт, төв цөөрөн байгуулах, сарл усныг дахин ашиглах гэх тодорхой ажлууд бол байгаа. Эдгээр ажлууд хийгдэх нь бол хийгдэн хэвээрээ. Яг хүчин чадлыг бол жоохон нэмэгдүүлэх ажлууд байна. Ялангуяа одоо бид нар 70 цэцгийн цэвэрлэх байгууламж бол хоногт 2000 одоо шометрийг цэвэрлэх ус хүлээж авч цэвэрлэдэг. Тэгээ одоо бол нөгөө Азийн хөгжлийн банкны дамжуулан зээлдвэрхөө байгуулсан энэ одоо ажил маань бол нөгөө тодорхой гүйцэтгэлийн хувьд алдаа гарсан гэдэг. Тэгээ бид нар дахиад сайжруулж байна. За энэ ажлыг хийж дуусаад бид нар хажууд нь усны сар тусаа босруулах хөл дээр байгуулсан баг. Тэгэхээр бид нар тэр 70 одоо картуудыг сайжруулах замаар энэ ажлыг хийвэл эх оны сүүлээр бол одоо зөв төлөвлөж ажиллавал эх оны сүүлээр ихэд бол бид нар сар тусаа дахин ашиглах тэр үйлдвэр маань ашиглалтанд орно. Тэр одоо байгаа бидний одоо хийх боломжтой орон нутаг өөрөө хийх боломжтой ажлууд нь бол энэ төв цөөрөн газрын одоо усны бохор усыг яаж цэвэрлэх үү, түүнийг яаж ашиглах үү гэдэг сарл усыг илүү одоо бодож байгаа. За ингээд яг бид нар төв цөөрөн газрууд дээр бол усны ухаалаг тоолгооруудыг суйрлуулах ажлыг бол энэ жил ер нь тодорхой сумдуудаар бүрэн хийгээд бол 3 сумн дээр төлөвлөлөө. Энэ ажил бол 2022 оноос эхэлсэн ажил байгаа. Тэгээ энэ бол өөрөө бол усны алдагдал хаана үүсэж байна, усны тоолоор усны зарцуулалт хаана явагдаж байна гэдгийг бол бүрэн хянаж байгаа. Автомат усны мөнгийг заавал хүн очоод тоолоор харахгүйгээр ингэ шийдэж байгаа юм ажлаа. Хэмжлэгээр усны дээр бол бид нар яг өөрсдийн онцлог тулгуурласан бөгөөд яг орон нутгийн чиг үүрэг дээр байгаа ажлаа бол хийж байгаа. Тэгэхээр 2025 оны үед одоо иргэдийн хурлын зүгээс гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил дээр одоо яг ямар тодорхой ажлуудыг хийсэн бэ? Гэмтрийн ерөн гаралт бууралтын өрсөлт болон одоо бууралт хэр байна? Гэмтэрэг бол яг төрөл нийт одоо гэмтэргийн тоо бол өссөн дүнтэй байгаа юм. Тэгээд нөгөө талаас бол яг энэ дээр тооны хувьд бол өөр нөгөө прокурор дээр нэг өөр тоогоо, цагдаа дээр нэг өөр тоогоо, за статистик дээр араа өөр гэдэг ингээд өөр байна. Одоо манай гэр бүл хөгжил уучдын газар дээр араа өөр тоо жишээлхэд ингээд чиг нөгөө шийдвэрлэгдсэн байдлаараа өөр гэх юм уу. За тэгээд бидний энэ жилийн хувьд бол манай өмнө говийн өөрийнх нь онцлог болохоор гэмтэргийн гаралтай хувьд жишээлээд автоэрийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмтэрэг үл их байдгийг. Яг тэгэхээр бид нар чинь 5-7 гашуунсгай чиглэлийн автозам гэдэг чинь өөрөө тээврийн зам тий. Тэгээд за ингээд энээсээ болоо тээврийн эрчим бол их өндөр. Нөгөө талаас бол гарч байгаа гэмтэрэг тухайлбал хулгай юм уу танхай гэмтэргүүд бол ихэвчлэн явуулын хүн ам. Яг энэ бүртгэлгүй явуулын хүн ам. Гэхдээ энд бүртгэгдсэн учраас энд ингээд хэрэг бүртгэгдсэн газараа бүртгэж байгаа. Тэгээд иймэрхүү энэ асуудал нь өөрөө зөвхөн одоо юу гэдэг тоог өсгöd байгаагаас гэхээс илүү бид нар нөгөө нэг цагдаагийн албаагч хэдэн хүнтэй ажиллаж байгаа вэ? Нэг цагдаагийн албаагч хэдэн хэрэг бүртгэл дээр ажиллаж байгаа вэ? Гэдэг энэ тоо бол өөрөө асар тийм одоо их тоо гарчдаг. Тэгэхээр энэ их тоо гэдэг нь эргээд нөгөө өндөр ачаалал гэсэн үг тий. Одоо за нэг талын нөгөө талдаа бол бид нар чинь нөгөө уурхайд ажиллаж байгаа уурхаан одоо ажилчид ихтэй учраас уурхаанууд ихтэй учраас уурхаараа шилжиж байгаа төрийн албаагчийн тоо их энэ дотроо цагдаагийн албаагч бас их байдаг. Тийм учраас нөгөө
цагдаагийн батлагдсан оронтой бүрэн дүүрэхгүй байх эрсдлүүд ихтэй энэ дээр бол хүндрэл бэрхшээлүүд тань. Тэгээ энэ оны тухайд бол бид нэр гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хувьд бол гол нь залхих гэмтэрэг, цахим заллингийн гэмтэрэг дээр нэлээд ажиллаж байна. За энэ дээр бол бид нэр дахиад илүү ажиллах шаардлагууд үүссэн гэдгээ бол бид нар илүү ойлгоод одоо дахиад яаж ажиллах вэ дахиад бүр илүү өөр ажлын төлөвөөр орё гэж бодож байгаа. За энэ жилийн тухайд бол яг одоо эцэг эх ер нь ингээд үл хайхрах гэмтэрэг ялангуяа нөгөө хүүхдүүдийн хүмүүжил өсвөр насны хүүхдийн хүмүүжилд ингээд эцэг эхийн оролцоо бага байдаг. Энэ юм манай дараа онцлогтой. Тэр нь болохоор манай чинь уул уурхайн 14 хоногийн орос төртийн системтэй учраас хүүхдэд бол яг аав ээж аль нэг нь эсвэл хуйлаач юм ингээд анхаардгүй цаг зарцуулах нь одоо тэр уурхайтай холбоотойгоор өөр. Тийм учраас энэ чиглэлд бол бид нар бас нэг олон нийтийн аян зохион байгуулж ажиллаж байна. Зөвхөн эх оны тухайд бол бид нар илүү технологиор бас шилжих ажлуудаа хийя. Энэ highway patrol гэж ярьд юм аа нөгөө одоо хурдны замуудын яг явуулын эргүүлүүдийг яаж нэмэгдүүлэх үү гэдэг дээр бид нар төлөвлөгөө гаргаж байна. Төсөв тавилаа гэж. Нөгөө талаас гэрээ цагдаа нарын та холбоотой санхүүжилтийг бол орон нутгийн төсвөөс тэр өмнө байгаагүй. Эрдэнэс 5-7 ХК хариуцчихсэн бидний нэг орон нутгийн төсөв дээр тавих ажлыг хийлээ. Тэгэхээр гэх мэтлэнгээр яг хөрөнгө оруулалт нөгөө талдаа ингээд технологиг илүү яаж ашиглах уу гэдэг чиглэл рүү хөрвд юм уу? Ялангуяа одоо жишээлбэл бид нар black box гэж ярьж байгаа машинуудаар байгаа хар хайрцаг болон камерын системүүдийг даатгалын компани болоод ажил олгогч тухайн ажил олгогч болоод бүр ингээд төслийн ажил олгогч нартай хамтарч энийг зохион байгуулъя гэдэг ажлыг бас эхлүүлээд ингээд явж байна. Тэгэхээр та өсөлттэй байсан гэсэн энэ оны хувьд ер нь гэмт хэрэг хэдэн хувиар өсч вэ? Эх онд хэдэн хувиар болгоно гэдэг төлөвлөгөө гэсэн. Яг уу гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн эх оны төлөвлөгөө бол хараахан батлаагүй байна. Бид нар бол 12 сарын 20-оор батлана гэсэн төлөвлөгөөтэй яг одоо л ажлуудаа хийж байна. Тэгээ бид нар яг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бол 17.7% байна шүү дээ гэмтэргийн тооны өсөлт чинь. Тэгэхээр эн чинь бол харьцангуй өсөлт байна. Тийм учраас энийг одоо яаж бууруулах вэ гэдэг дээр манай бүх байгууллагууд өөр өөрийн чиглэлээр ажиллаж байгаа. Тэгээд одоо бид нар бол тэрийг нэгтгээд за тэгээд төлөвлөлтөн дээрээ сууя. Энэ ажил руу орё гэсэн ба. Ерөнхий төлөвлөлтүүдийн хувьд бол бид нар төсөв дээр суулгах ёстой ажлууд юм уу хөрөнгө оруулалтын ажлуудаа бол урьдчилж яриад за нэг иймэрхүү ажлуудаа ер нь суулгаад авъя гэдэг тохирсон байна. Өмнөговь аймгийн хувьд одоо 3 дахь удаага нэг их 80 төгрөгөөс дээш одоо хөрөнгө оруулалтыг төсөвдөд байна. Энэ талаар та товчхон мэдээлэл өгөх. Үгүй тэгээд энэ болохоор яг уг нь одоо төсвийн тухай хууль тэгээд нэгжийн тухай хуулийн өөрчлөлтөөр татварын тухай хуулийн өөрчлөлтөөр бий болоод 2022 оноос тэгээд яг эн чинь зүгээр ингээд хууль өөрчлөлтөөр шууд бий болчдөг зүйл биш юм байна л л дээ. Тэгээд эн чинь одоо үеийн дараах нар орлогч дараа нараараа ахлуулаад ажлаас гараад уулуурхайн компаниудтайгаа яриад бүх уулуурхайн компани том төслүүд тээврийн үйлчилгээний компаниуд гээд маш олон компаниудтай уулзтууд хийгээд та нар хаанаас олсон орлого вэ гэдгээ тэндээс олсон гэдгийг л үнээрээ бүртгүүлчихээ. Тэгвэл одоо манай аймгийн төсөв ингээд нэмэгдэнэ. За ингээд энэ ажиллагаа гөрөлтөөр зөвхөн ингээд энэ систем дээр яаж хийх гэдгээс эхлээд маш олон ажлыг бол манай энэ цэцэдрийн тамгын газар цэцэдрийн нар маань ажиллаад за энэний хүрээнд бол төсөв нэмэгдсэн. Тэгэхээр зэрэг төсвийн нөгөө нэг өсөлт гэдэг нь өөрөө бол бидний бас ингээд төсвийн орлого заавал ингээд хурдан өсөх юм шүү гэдэг одоо хүсэл эрмэлзэлтэй цэцэдрийн нар тий манай татварын хэлцгээд манай харьяа агентлагуудын одоо ажлын үр дүн гэж бол би хэлнэ. Нөгөө талдаа болохоор яг төсвийн орлого ингээд нэмэгдээд төсөв ерөнхийдөө ингээд том нэмэгдэж харагдаад байгаа нь бол улсын төсөв төлрүүлэгч ингээд жил болгон нэмэгдээд байгаатай бол яг л одоо харалтай байдаг, хамааралтай байдаг гэх юм уу. Тэгээ бид нар ч одоо ингээд бүх юмаа татцсан улс руу төлрүүлсэн бидний орлого бол нэмэгдэхгүй бах. Тийм учраас бид нар энэ онд эх онд юу ч хийхгүй юм байна гэж тэгж төлөвлөх одоо төлөөлөгч нар тэгж төлөвлөх цэцэдрийн тамгын газар цэцэдраа бол байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар аль болохоор одоо ийм орлого олно гэдгээ нэлээ ингээд таасруугаа шахаж байгаа. Тэгээд тэр орлогоо яаж олох вэ гэдэг рүүгээ л ажиллаж ийж энэ үр дүнгууд бий болж байгаа. Бусдаар нэг хайтар бахархаад байх хэтэр нь бол яг одоо ингээд яг улсын хэмжээнд харуул одоо ингээд их найд гэх юм уу зүгээр ер нь ингээд төсөө
орлогоо өөрсдөө бүрдүүлээд өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг аймагуд л олон болгосоо тий. Тэр нь бол манай хөгжилд аймаг болгоо өөр өөрийн давуу тал сул тал өөр өөрийн онцлогтой байхгүй. Тэрэнд нь тохирсон онцлогийг бол энэ орон нутгаас сонгогдсон энэ хурлын байгууллага буюу нутгийн өрөөдөр тусны байгуулагч мэдж байгаа төлөөлөгчөөрөө дамжуулаад энэ бодлогоо маш сайн ярилцаад төсөв нь байх юм бол энэ бодлого яаж явах вэ гэдэг хөгжлийн замаа орон нутгич өөрсдөө бий болгоо тодорхойлоод түүнийг хэрэгжүүлж бол би чадна гэж бодож байна. Зарим төлөөлөгчдийн хувьд шаардлагатай төсөв батлуулж чадаагүй бас сэтгэл гонсоор гомдолтой буцаж явах шиг байна л да. Тэгэхээр иргэдийн хурлын даргын хувьд энэ одоо төсвүүд хэр чанартай төсвүүд батлагдсан гэж таарч байна. Гэхдээ яг хүмүүс янз бүр шүү дээ. Тэгээ зарим юу одоо тойлол ингээд манай зарим одоо аудитын дүгнэлтээс гарч илээ ингээд зурцэлтэй ажлуудаа төлөвлөж хэрэгжүүлнэ шүү дээ. Мэдээж шүү дээ төсвийн тойлоор. Тэгэхээр зарим бодож байгаа юм бол бас тэгэл эх хон руу шилжиж л шүү дээ. Би ч гэсэн тэгээд шилжиж л байна. Тэгээд одоо яах вэ? Тэгэл би одоо 6 бүрэн дуусгачаал эх хонд л хийгээл бодож байна. Адилхан л мэдрэмж. Гэхдээ яг хуу энэ нэг зүйлийг бас зөрүүтэлэх хэрэгтэй бах. Бид нэг хайхтар миний мэдж байгаагаар бол 2020 оноос хойш бол нэг хайхтар улс төржөөл юм уу за нэгээд хоёр намын бүлэг болчоод хоёр тишаараа суугаад байгаа юм бол харцангуй байх шүү дээ. Ажлуудаа яриад л чухал шаардлагуудаа юмудаа л яриад явдгийг. Сайн мэдж байгаагаар бол би төсөв төлөвлөхөд оролцож байсан үний хувьд бол би 20-с 21-с 23 он би 4 жилийн төсөв хэлцэж батлуулж ирсэн. Би батлуулж ирсэн. Босруулж батлуулж ирсэн. Тэгэхэд бол бас тэгэл тойргоор ялгаад байдаг л байсан. Тэгээд одоо ч гэсэн тийм л байгаа. Яг хөө зарим юмуд бол болохгүй юм байна. Чадахгүй юм байна. Тэг яг хөө тэгэл болно. За.